Хөнгөн хяруу унаж тариан түрүүн дээр гялалцсан гэрэлтэх намрын хонгор өдрүүд хэдийнэ иржээ. Тэр дундаа өвөр хангаа намарч тунч сайхан байна. Сайн байцгаана үзэгчдээ. Таримтгал телевизийн бидний нэг нэвтрүүлэг эхлэж байна. Бид яг одоо Өвөр хангаа аймгийн Арвай хэрэг хотын Занаазрын нэрмжит цэцэрлэгт хүрээлэнд зочинтойгоо уулзахад бэлэн болсон байна. Сайн байна уу? За сайн явж ирсэн үү? Сайн явж ирсэн. Маань замдаа сайн явж ирв үү? Та минь сайхан намарч иж байна уу? Сайхан намарч иж байна. Энэ жил манай нутагт сайхан зам болсон, сайхан ч намар болж байна. Аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлд 28 жил ажиллахдаа Монголын эмэгтэйчүүдийн холбооны бодлого, шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлэх, их хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, малчин эмэгтэйчүүдийн төрхийн өмнөх болон дараах байрыг сум бүрт байгуулан эхчүүдийн амрах, ахуйн соёл, ухаалаг хэрэглийг эмэгтэйчүүдээр дамжуулан төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж байжээ. Манай Өвөр хангаа аймгийн бахархал болсон нэг эмэгтэй цэцгээ дарга маань Монгол улсын гавьяд гитг эрхэм цолыг хүртсэн. Би бол энийг бас нүдээ олсон. Бүгчүүдээр ярих юм бол цолондоо дүүрсэн эм хүн гэж ингэж хэлмээр байна. Аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн хүндэт тэргүүн үйлчилгээний гавьяат ажилтан Яндан Пүрвийн цэцгээ. Төрийн энэ том гавьяа шагнал эрхэм цолыг авна гэдэг бол маш эрхэм, тэгээд хүндлэлтэй, бахархалтай, баярлалтай ийм одоо мэдрэмж одоо төрүүлдэм юм лээ. Тэгээд төрийн ордонд ерөнхийлөгчийн одоо зарилгаар ингээд тэр үйлчлэгээний гавьяат ажилтан гэдэг цолыг ингэж аваад тэр төрийн ордонд сууж байх, аваад гарсан хойно бол үнэхээр одоо тэгээд энэ төр гэж юу юм, төрдөг ёс гэж юу юм гэдэг бүх юмыг тэндээс одоо мэдэрдэм байх лээ. Маш их одоо баярлсан. Энэ бол одоо энэ Өвөр хангаа аймгийн эмэгтэйчүүд, ээжүүдийн одоо залбирал, ёроол, тэдний одоо хамтарсан, хамт ажилласан, тэдний намайг дэмжсэн дэмжлэг энэ бүгдээс л одоо авсан ийм сайхан гавьяа цол шагнал үнэлэмж гэж ингэж бодож байгаа. Өвөр хангаа хүүхнүүдтэй үргэлжийн мөнгөд одоо баярлж талхаж явдаг бас хэлнэ. Өвөр хангаа аймаг өгөөд буурлуудынхаа бүтээсэн буурал түүхийн буйран дээр тулгын чулууга тулж гал голомтой бадраасан арвин их түүхэн замналтай байлээ. Би нэг цэцгээ эхчийн талаар 3 зүйлийг хэлье гэж ингэж бодож байна. Хийж ясан ажилтай холбогдуулаад 1990 оноос өмнө аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга болсон. 80 оны сүүлээр болсон. Тэгэхээр тэр үед чинь бол одоо бодох юм бол улсын хүчин асар өндөр шалгууртай байсан. Дээр нь гендермендер гэдэг үг байсан. Эмэгтэй хүмүүс эрчүүдтэй өрсөлдөөд аймгийн удирдлагын түвшинд ажиллана гэдэг бол тийм ховорхон тохиолдол байсан. Тийм учраас бол би одоо мэдлэгээр, боловсроолоороо, ур чадвараараа, харилцаа хандлагаараа бусдаас илүү байсан учраас бол тухайн үедээ сонгогдож энэ аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга хийсэн байхаа гэж ингэж боддتي. Өөрөөр хэлбэл залуугаасаа тодорч гарч ирсэн ийм одоо манай аймгийн мундаг, шилдэг хэтэн эмэгтэйчүүдийн нэгэ. За сайхан цусаад сайхан намцгаж гин үү? Би санаа та хүүхдүүд жижиг хүүхдүүд 5 дугаар цэцэрлэгийн 40 жилийн сүлд ажиллаж хагаад гарсан цэцэрлэгийнх нь ой болоод өнөөдөр баярын хурал суугаад бидний одоо өвгдээд бидний төрсөн, өссөн энэ сайхан домогт 10 хэрийн тал гэдэг. Үзэгчдээ бидний нэг нэвтрүүлэг та бүхэнд үргэлжлэн хүрсээр байна. Манай өнөөдрийн дугаартаа Өвөр хангаа аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн хүндэт тэргүүн Яндан Пүрвийн цэцгээ оролцож байгаа. Холбооны инженер мэргэжлэрээ ажиллаад сүүлдээ одоо эргэлт буцалтгүйгээр нийгмийн салбарын хүн болсон. Аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлд би 32 жил ажиллаж үүнээсээ 29 жилийн аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга гэдэг энэ сонгуульт ажлыг хийж ирсэн ийм за дараа нь тэгээд одоо халамж хүүхдийн байгууллага гэдэг ийм нийгмийн салбарын одоо төрийн байгууллагатай ажиллаж байгаад
одоо тэтгэвртэй гарсан. Тэтгэвртэй гараад бас зүгээр суугаагүй өөрийнхөө одоо төрсөн нутаг төхөөрөмтийн халуун аршаа нэгтвшгэлсэн ийм аршаа совилал байгуулад одоо хүртэл 20 жил ажиллаад ингээд одоо явж байгаа хүн байна. 1956 он Өөрхангай аймгийн Арвахир сум 13 дугаар баг Яндон пүрвийн цэцгээ мэндэллээ. Яриагаа эхлээд бага насныхаа дурсамжаас суулцах гэж бодож байна. Их олуулаа гэсэн шүү дээ, тийм ээ. Эмээ өвөө хоёр дараа өссөн. Эмээ өвөө хоёр маань өөрөө 10 хүүхэдтэй. Миний маав ширч нь болохоор олон хүүхэдтэй. Дүүсэн тэгээд хамгийн одоо анхны охиноос нь энэ манай энэ цэцгээ ачин төрсөн юм да. Малчин тийм хоёр сайхан амьдралын одоо ухаантай, малч ухаантай, хөдөлмөрч энгийн жирийн нэг юм хоёр сайхан хөгшин намайг бол өсгсөн. Манай 5 жил сэргийн албаагаар алгалын байлдаанд одоо оролцож 4 удаа тулан алдаанд оролцож тэгж яваад ирсэн. Тэр үеийн чинь сэргүүд Монгол бичиг заадаг байсан. Тэгээ хүрээд ирсэн 20 хэдэн настай хүү 40 хэд онд тэгээ шууд багын даргаа тавьсан. Тэгээ 4-5 жил багын даргаа хийж байгаа. Тэгээ залгуулад тэр үеч нэг аагант мааганд гэж анхтаа гарч ирсэн. Тэгээ аагант хийлгсэн байдیں۔ Тархсамдаа. Тэгээ аагантыг нэлээд хэдэн жил хийж байгаа сүүлд нь тэгээд мала хариулсан да хонтой байж байгаа. Тийм хүндээ тэгээ миний муу хийж гэдник сайхан эмэгтэй байлаа. Би хамгийн багны юм байгаа. 10 хүүхдийн хамгийн том охиных нь хүүхэд бас аруулаа. Ингээд ийм олуулаа. Манай аав чир чинь одоо жирийн сайхан малчин хоёр хүн байсан. 10 хүүхэд өсгөж хүмүүжүүлнэ. Тэр хүүхдүүдийн хувцс хонорыг одоогийн шиг нөгөө бэлэн худалдаж авах юм байхгүй. Шинэ орой бол тэргүүрээ одоо дээл хувцс бүх юмын оён. Хурдан морь уйдаг манай аав тийм хиймэртэй сайхан хүн одоо байсан. Нутаг усандаа нэртэй төртэй сайхан хүмүүс намайг одоо өсгөж хүмүүжүүлсэн. Аав ээж нь хайртай жигжигтэйхэн. Аав ээжтэй хайртай жигжигтэйхэн. Аав ээжээ халамжсоо миний муу дүүч. Манай ээж намайг 7 настай байхад хөдөлмөрийн төлөөгөөд манай аймгийн сонин байсан. Том үсгэр битсэн өсгнүүдийн ингэж заасаар гадаг гэд би нэгдүгээр ингээд орохдоо эзэний одоо үсгийн танд юм уншдаг болоод орж ирсэн. За сайхан намарч байна уу өсгөдөгшээ. Сайхан намарч байна. Оо сайхан намарч байна. Өсгөх сайхан намарч байна уу? Төргөн. Би зэцгээд 8 дугаар ангиас одоо химийн хичээл зааж 9-10 дугаар ангид химийн хичээл зааж 10-ан төгсч байсан. За зэцгээ маань сургуульд байхдаа одоо сурлага сайтаа сайн сурагч байсан. За энэний хүчээр улс орндоо одоо өр бүтээлтэй олон жил сайхан хөдөлмөрлсөн. За ингээд төшиг болсон сайхан ах эгч нар маань уртнаасаа жудаан жаргаж үргэлж одоо хамтдаа байж би үүндээ төшиг болж яхин өлзөтэй сайхан ерөөдийг өргөё. Уртнаасаа жудаан жаргаарай. Бар цагт бас бол баргийн ажил бүтэн баг залуудаан эрдэм сурвал насны явдал бүтэн гэдэг ийм үгийг банк хэлдэг. Яг аав чирийн загснаар өглөө ер нь 5-аас 5:30 хооронд одоо босож лантайгаа хоёулаа өглөөнийхөө цаг зөв сайхан уух гэд ингээл манай гэрийн ажил бол надад 5:30-д л эхэлдэг. Хамлаад хэдэн жил болж байна? Хөө хэд төлөөгээ тоолохгүй. 50 жил болж ш. Том хүү 45 хүрж байгаа юм чи. Том зээ хүү чи 20 хүрж ш. Энэ жил чинь сайхан 100 болсон болохоор бас цагаан идэ хэлбэг
Сайхан байна. Өглөөнийхэн цаг сайхан ууж авал тэгэл гарч өгөндөө. Өглөөний мэндийг. За, ажил сайн уу? Ажил сайн. Таны ажил тавлаг. За. Их гоё тавтай таатай орчинд ингээд үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүс нь үртэл одоо таатай шүү дээ, тийм ээ. Сайн бацгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргье. Та нартай намаа профессоргийн цэвэрлэмаа гэдэг. За энэ гоо сайханч мөрөжлөөр ажиллаад 17 дахь жилдээ ажиллаж байна. Манай их чугаа угаасаа тэгж тод мод бодохгүй. Тэг өөртөө тохирсон бодолт хийндээ. Ээж нь юу хийж байна? Ээж нь дайггүй юу? Ээж дайжвэ. Мамаараа зөөгөл. Манай ээж цэцэг дарга удирдлын дээр ажилладаг байсан. Их сургуульд ороод суралцаад явж исэн чинь нэг гоо сайхны юм юу байна? Хөх хотод суралцах юм дамжаа байна гэдгээр би шууд өглөө нь очиод сургуульд өргөдлөө өгөөд тэгээд жилийн аавна гэж өргөдлөө өгөөд Яасан жаахан зоримог шийдвэр гаргаж ирсэн юм дээ. Хөх хотод суралцаж ирэхэд маань цэцэгч маань ажлын байрыг маань бэлтгэсэн байсан. Тэгээд тэнд ажиллангаа бас тэгээ нөгөө их сургуультай үргэлжлүүлж сураад таленттай ажиллаад ингээд байж исэн. Тэгэхэд бол миний хувьд бол маш том ховор боломж тэр үе цэцгээ хичээсээ их олон зүйл суралцсан. Ойлгож ирсэн нэг үе байгаа шүү дээ цэцэгч тааж марцсан бат. Би ер нь их аашлуулж тэгж нэг яаж исэн юм байхгүй цэцэгчтэй. Их гоё юм зөөлнөр ингээл. За ер нь тэгдэж шүү цэгээ минь. Тэгээ ер нь юм тийм л байдэн шүү гэд. Тэр үг мөг бол бас шүү дээ. Би бол ер нь маш амны гიშгтэй маш азтай хүн. Өөр хангаа аймгийн гайхалтай эмэгтэй цэцгэгч маань эмэгтэйчүүдийн зөвлөлийн дараа олон жил хийж олон эмэгтэйчүүдийн амьдралын ментор болж ирсэн. Тэгээд гоё мэдээд болсон. Таньдаа баяр хүргэе. Тэгээд таньдаа хайртай шүү. Энд холбооны инженерээр нэлээд хэдэн жил ажилласан л та чинь 86-7 хүртэл ажиллаад тэгээд шууд энэ захиргаа насны оюун дарга гэдэг чинь дуудаж авчраал тэгээд зааварлагчаар ажиллаж байгаа л тэгээд сүүлд эмэгтэйчүүдийн зөвлөлийн дараа ажил авсан байсан миний дөө. Тэр дундаа охид эмэгтэйчүүд ахмад наснуудын зориулсан төсөл хөтөлбөрүүд маш их байсан шүү дээ. Эмэгтэйчүүдийн төлөө хийсэн ажил болгон хамттай холбогддог, эрчүүдтэй холбогддог, хүүхдтэй холбогдсон залуучуудтай холбогддог. Ийм одоо эмэгтэй хүн бол ийм нийгэмд ийм одоо маш их өргөн хүрээтэй үүрэг гүйцэтгэдэг, үүрэг хүлээдэг, хариуцлага хүлээдэг ийм хүмүүс учраас одоо эмэгтэйчүүдийг боловсралтай байлгах, мэдлэгтэй байлгах, зөв дадалтай байлгах тухай асуудал бол ерөөсөө нийгмийн томоохон асуудал гэж харж бид нар ажиллаа зохион байгуулдаг. Цэцгээ дарагчдаа юмд их тууштай хандна. Тэгээ их дайчин цоглог, одоо их гэгээлэг хүн. Одоо гэрэлтэж идэг. Сайн мундаг яваа эр хүний ард нэг хүчрхэг эмэгтэй байдгаа гэж ярьдагтэй. Тэгвэл би одоо энэ хүчрхэг эмэгтэйгийн ард бас нэг үнэхээр хүчрхэг одоо ханин байдаг. Шагдарсур ахыг бол хэлэхгүй байхын аргагүй. Өвөр ханга аймгийн Баянгол сумын цэргийн байгууллагаар хүмүүжсэн нэгэн сайн эр цэцгээ их чимийн эр нөхөр болж 60 гаруй жил ханилж амьдарсаар өнөөдрийн Өвөр ханга аймгийн ажилсаг гэр бүлүүдийн адилаар ажиллаж амьдарч байна. За одоо хантайгаа би 6 дугаар ангиас хавуулаад 10 төгсөлөө хамт явсан. За 6-аас битэр чинь 8 хүртэл нэг ширээнд зоож. Манай хүн чинь нэг их спортлог, спортын их олон төрлөөр бас хөгжим сонирхонд гэл тэр үеийн чинь маш их одоо олон авиастай одоо бүгдээрээ нөгөө өв тэгш гэдэг шиг л байлаа шүү дээ. Тэгээд би тэр нэг ангид одоо сурж тэгээ хамт 10 дугаар анги төгсөөд аз жаргалтайгаар л одоо энэ 70 насыг хүрж ийн та гэж ингэж одоо бодож баярлаж талархаж явдаг шүү дээ. Зах зээлд орсон гэдгээс хойш бол ер нь нэг өдөр зүгээр суугаагүй би тэр маш олон салбарт одоо нөгөө хүч үтсэн гэдэг шиг хүч үтсэн булга авчираад булган молгоо хийж байлаа. Торог дурдан зарж байлаа. Тэгээд шатхан төвийн станц одоо ажиллаж би бол нөгөө нийгмийн салбарын хүн тэгээ бас дараа нь төрд ажилласан учраас ер нь гэрийн барааг бол харна гэдэг маш
бага байсантай одоо миний хоёр хүүхдийг бол одоо манай ханил одоо өсгсөн. Тэгээ манай ах トゥ нар бид нарын ах トゥ нар ингэж төгсгөж исэн. Би бол одоо нэг сайхан томилтоор явал нөгөө төрийн бас байгууллагт ажиллаж исэн учраас цаг нар нөгөө баяр наадам бол тэгэл үргэлжил нэг театр тийм үү нэг зааланд л арга хэмжээтэй тэгж л одоо байхад тэгээд өдий зэргийн нөгөө ийм амжилттай гавьяа цол ингээд авахд бол ар гэр одоо хайны жил үнэхээр найдвартай түшигтэй байхад байж ижил эмэгтэй хүн энэ зэргийн амжилтанд хүрдэг юм байна л гэж би одоо бодож одоо хүмүүс хүүхдүүдтэй залуучуудад бас хэлж зөвлөж явдсан шүү дээ. Манай цэцгэгч бол хизээч тийм ингээд агдаад яарад байдаггүй. Амгалан 50 яаж байдیں۔ Юмыг яаж гой зохион байгуулдیں۔ Хүмүүсийн одоо аюулгүй олон гарч байгаа ааш арашин яаж зөв тэнцвэртэй авч явдیں те. Хамгийн ихнийхээ үгээр л хүн ингээд тавьдгаруулж чаддаг. Тэгсэн хэрнээ юмыг аюул гой зэгцтэй хүн болгонд одоо ингээд сэтгэл хүрхүйцээр тэр ажлыг гүйцэтгэсний дараа хүн болгон сэтгэл хангалуун байх үз. Ийм л юм хийж чаддаг. Бид хэд чинь одоо эмэгтэйчүүдийн байгууллагаар холбогдсон ийм сайхан олон жилийн түүхтэй сайхан найзууд юм аа. Одоо байгууллагын эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга нар байлаа. Аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүлэгчид байлаа. Энэ үеэс эхлээд цэцгээтэйгээ хансаж нэг ажлын төлөө нэгэн сэтгэлээр бүгдөө зорж явсан ийм сайхан эмэгтэйчүүд байна. Эрдэнэт хотын эмэгтэйчүүдийн зөвлөлийн ажлыг туршлагын судалгаар оюун дарга, цэцгээ дарга бид гурав явж судалгаа хийж ирээд шууд эмэгтэйчүүдийн зөвлөлийнхаа дэргэд хоршоо байгуулж хэдэн эмэгтэйчүүдийг ажлын байраар хангаж нэлээд зүйлийг хийж бүтээж өөрсдөө салинжуулж ингэж ажиллаж байсан. За манай цэцгээ даргын хувьд бол тууштай, мэдлэг боловсрол өндөртэй, мундаг дайчин эмэгтэй байгаамаа. 80 оноос хойш энэ эмэгтэйчүүдийн байгууллагын ажилд гар бие оролцож 12 хотод эмэгтэйчүүдийн байгууллагын одоо ажлыг одоо бид бүгдээрээ нийлж өдөртөн зохион байгуулж байлаа. Олон үзэсгэлэн гаргаж байлаа. Энэ бүхэнд бид бүгдээрээ хамтран зүтгэж байсан. Манай цэцгээ даргын олон онцлогуд биелдэг бүтээлч, санаачлахтай, сэтгэлээсээ аливаа ажлыг зохион байгуулахдаа бас тэргүүн зэрэгт явдаг. Ийм онцлогтой юм шүү. Манай цэцгээ бас хам толгыг их сайхан бүрдүүлж чаддаг. Тэргээрээ ч одоо энэ хотод байгаа энэ олон сайхан ахмад ажилтнуудаа бүгдийг нь одоо хамруулаад өдий болтол бид нэр ингээд уулзаад уулзраад ингээд сайхан явж байгаадаа бид бүгдээрээ баярлалаа. Одоо амьдралд нь аз жаргал сайн бүхнийг өшөө өрөөё бүгдээрээ. 90-ад оноос хойш бид нэр хамт ажиллаж байхдаа одоо эмэгтэйчүүд төвөгтийн талаар нэлээд олон ажлуудыг бол зохион байгуулж хийсэн. Энэ ажил дотор бол хамгийн гол нь одоо эмэгтэйчүүдийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, соёлж боловсон байх, одоо гэр ахуйн соёлжих танхим ажиллуулж тэр соёлж танхимдаа бүх ажлуудаа зохион байгуулж бүхнийг хүүхнүүдэн оролцуулж удирдах ажиллаж ирсэн ийм мундаг тэргүүний эмэгтэй тэмч учраас одоо Монгол улсынхаа гавьяат гэдэг том цолыг хүртээд сайхан ажиллаж байгаа ахмад эмэгтэйчүүд бол бас эмэгтэйчүүдийн байгууллагын ажилд тусдсан болох гээд бид нэр бас хоорондоо ингээд уулзаж учирч бүх ажилд бол идэвхтэй оролцож байгаа. Манай орон нутагт анх удаа эмэгтэйчүүдийн байгууллага байгуулахад 1963 оноос эхлээд өдийг хүртэл өндөр насндаа гараад 85 насыг хүртлээр би эмэгтэйчүүдийн байгууллагатай нэр холбогдож явж байгаадаа баяртай байдгаа. За эндээс хэлэхэд бол Жавцангийн үүр цайх, Гавайгийн оюун, Яндагийн цэцгээ нарын 3 үе шатны эмэгтэйчүүдийн байгууллагын орон нутгийн болоод дээд байгууллага хүртэл бүх сонгуульт ажилд бид мөр зэрэгцэн хамтран ажиллаж байсан. Угрангай аймгийн эмэгтэйчүүдийн байгууллагын хамт олондоо өндрөөс өдөр амжилтыг хүсэн өрөө энэ ажлын өндөр амжилт гаргахад үнэтэй хувь нэмрээ оруулсан инженерээс эмэгтэйчүүдийн байгууллага үйлчлэгээний гавьяат ажилтан болтлоо дэвшээж ажилласан Яндагийн цэцгээ түүний гэр бүл үр хүүхэд хамт олонд нь ажлын амжилт амьдралын сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё.
Өнөөдөр хэдийгээр амралтын өдөрч гэлээ Өөрхангай аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн шаламгай хөдөлмөрч бүсгүйчүүд ажилласаар. Өөрхангай аймгийн эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн ундрахтайгаа уулзах гээд орж байна би. Хариуцлагатайгаар үргэлжлүүлэх ёстой шүү гэсэн тэр нэг айхтар үүргийг л магадгүй тэр 19 онд энэ ажлыг авахтаа авсан юм шиг санагдаад идэв. Тэгээд тэрнээс хойш бид ер нь бол энэ нийгмийн сайн сайхны төлөө үнэхээр одоо чин зүрхээр ажиллах ёстой шүү гэсэн энэ итгэл үнэмшлэр гоё хөглөгдөж ирсэн дээ. Бүгдээрнийх нь ажил нь тавтай гялалзж гин үү? Бид хэд чинь тэгээд нөгөө уламжлал ясаар амралтын өдөр бид хэд сайхан ажлаа ярангаа бас ингээл ээлж дуулцалтаа хийх гээл. 90-с 2000 он болвол одоо манай цэцгээ даргаыг удирдах байх тэр үед нийгмийн шинжил явагдчихсэн тийм нийгэмд ерөөсөө нөгөө зах зээл рүү ороод тэгээд тэр үед нэгдсэн үндэсний байгууллагын за ТАСИС-ийн нэлээд олон хөтөлбөрүүд хэрэгжижсэн тийм гэрүүлийн сайн сайхны нийгэмлэг яг эмэгтэйчүүдийн нөхөрч хүн чиглэлийн мэдлэг олгох тэгээд бүр тэр эмнэлгийн суурийг тавих за тэгээд эмэгтэйчүүдийн нөгөө бичил бизнесийг яаж дэмжих үү, төсөл яаж бичиж одоо амжиргаагаа дэмжиж болох уу? Нийгмийн зорилттой төслүүдийг маш олон хэрэгжүүлж ирсэн юм билий. Төслүүдийг хэрэгжүүлж тэр зорилтод бүлэгтэй ажиллаж исэн арга зүй болвол ингээд өнөөдөр бас бидэнд ингээд нөгөө туршлага болоод үлдсэн байдаг. Цэцгээ даргын удирдах исэн үеийн бас нэг нийгмийн чухал асуудал юм байлээ гэж бид хэлсэн тийм ээ. Шилжилтийн үе. Монголын эмэгтэйчүүдийн холбоо оч ус одоо бас их мундаг удирдлагуудтай байсан. Нөгөө алдарт мөнхөө дарга, гэрэл зүрэн дарга, эрдэнэчмэг дарга гэдэг энэ хүмүүс маань бас одоо нэг айл аймгийг хүний тооноос нь хамаарна ямар одоо бизнесийн салбар нь илүү дэлгөө хөгжүүлэх хэрэгтэй байна. Бөөн бодлого байлаа шүү дээ. Үйл хэрэгээрээ дамжуулаад нийгэмд ямар нэгэн сайн сайхан үлгэрлэлийг бий болгодог нь л чухал байдсан байна гэдгийг бас энэ үеийн эгч нарын одоо тэр хүүхдээс олж авсан да тий. Цэцгээ дараа нөгөө гавьяатаа авал тий ингээд яхад бид нар бүр гавьяат олчиг хэлдэхэд нийгмийн салбараас тэр дундаа Өөрхангай аймагта яг энэ төрийн бас байгууллагыг бид нар ингээд яг энэ цаг үед төрийн бас байгууллагыг бас ингээд авч явах гээд ингээд зүтгэж явах юм энэ үед маш том гоё тийм ихтгэл байсан. Бүр тэгээд нөгөө ингээд та хэдийн нөгөө ингээд бичсэн энэ бичиж өгсөн нэг цэцэгтэй хамт өгсөн гоё юм юу байгаа штэ талархал. Тэгээд тэрэн дээр одоо маш их гоё тэрийг ингэж гаргаж тийм штэ. Би тэгээд нөгөө бүр өстой гоё талархал өгдөн штэ тэр авсан байх би. Тэгээд хамгийн түрүүнд нэг ийм л юм болтын да гэд ингээд үзүүлсэн тийм тэр ямар гоё үг бичсэн тэр бид чинь нөгөө нэг цэцгээ даргаыг нөгөө тэр нөгөө гоётой шагнуулаа гэдэг бүгд тэрээ ингээд бай хөөгч бүрнээд хөөгцсөн. Үгүй нөгөө цэцгээ дарга нөгөө төрийн ордны шагналахаар ямар дэлгэмсгөө гэдэг хөө хэдүүлээ видео кол хийж байгаа дүнгийн сумыг гэдэг тэр өөрөө ч гэсэн тэгсэн штэ. Эмэгтэйчүүдийн Өөрхангай аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн хүндэт тэргүүн. Тэгээд цэцгээ эгчтэй явуулсан тэр нөгөө үгэн дээр яг одоо энэ дэр байгаа байхгүй юу? Нийгмийн сайн сайхны төлөөх таны үйл хэрэг олон охид эмэгтэйчүүдийн амьдралд өнгө нэмж, хүч нэмж, урам өгч, итгэлийг бадраалаа гэж байна. Одоогоороо ингээл 70 насны босго шүргэж байгаа хүн бидний дунд бараг цаадах чинь бид нар чинь бараг тий. Нөгөө найз нь юм шиг тий зарим үед ихч найз ээж гэдэг ингээд маш олон дүрд хувирч чаддаг ийм хүн баггүй. Тэгээд бидний ингээд нөгөө нийгэм чиглэсэн олон зорилтод одоо томоохон төсөл хөтөлбөрүүдийг манай байгууллага хийсэн. Бүгд сайн дураараа. Тэгэд энэ бүх одоо ажлуудад маань цэцгээ эгч дандаа зөвлөхөөр ажилладаг. Бид нар түрүүхэн бас ярьж байлаа цэцгээ эгч. Одоо бид нар чи энүүгээрээ нөгөө подкаст бэлдээд яг амьдралдаа сан сайхан зүйлийг дадуулж байгаа эгэлж ирийн ээжүүдээ л алдаршуулъя гэсэн ийм бодолтой одоо подкаст бэлдэх гээд явж байгаа. Тэгээд тэр санаа ч гэсэн бас л таны одоо нөгөө эгэл ээжүүд энгийн хүмүүст одоо маш олон тийм нөөц маш сайхан зүйл байдаг шүү гэдгийг сануулдаг. Тэгээд цэцгээгчийн нэг тэ хийж байгаа, бичиж байгаа энэ үйл нь ямар утга учиртай байдیں۔ Ингээд энэ дэр бүр ингэсэн байгаа юм. Хин нэгэндээ үүрэг хүлээл гэж бодол санаагаа тулдахгүй бай гэж байгаа юм тий.
биднэрт ингээд загцсан. Тэгээд илүү шаардаж тунж болохгүй. Өөсөв хайж туйлшраад хэрэггүй. Тэгш дүүрэн тэнцүү эрэхтэй байгаараа гэдэг байгаа шүү дээ. Амар тэгээд ийм л байж чадвал энэ иргэний нийгмийн байгууллага гэдэг чинь өөрөө оршд юм шүү. Дараагийнхаа хойч үеийн охид залуучуудад захиж өгсөн энэ үйл хэрэг бол бас л ингээл үнэхээр бахархал юм да тий. Одоо юугаараач дурсах юм, юугаараач хөглөгдөх юм, юугаараач урам зориг авах юм. Одоо манай Батнам гэхэд бизнесийн салбарт ажилладаг. Бизнесийн салбарын мөнгө олоод сууж явах ёстой юу? Нийгмийн сайн сайханд явах ёстой юу гэвэл одоо Батнамууд аль хэдийн те гар өргөн юу ярьж байгаа юм бэ те? Эмэгтэй хүмүүс өөрсдөө л амьдрал зөв байж, зөв үлгэрлэх юм бол ерөөсөө аанда энэ болгон чинь зөв байдаг шүү гэдэг гэрэл гэгээлтэй ийм сайхан талыг бүтээлцэж яваа хамт олондоо маш их талархдаг. Ялангуяа энэ иргэний нийгмийн байгууллага нөгөө төрийн бас байгууллага гэдэг үл ингээд нэг ийм хамгийн гоё онцлог гэдэг юм. Бүх сэтгэлээрээ нэгж оролцдог тий. Тэгээд нэг энэ тал нь маш гоё. Нөгөө ногоон дарихийнхээ хүндлэлгээд энэ том бүтээлийг урлах гал 100 гаруй сая төгрөгийн сандвиг сайн дураар цуглуу одоо ингээл нэгтгээл хийгээл тэгсэн нөгөө айгүй олон хоног ингээд ажиллаад ирэнгүүт манай эмэгтэйчүүд чинь сүүлдээ ингээд нөгөө хоён хөөрөөд ингээд ядраад бүр баг сүлдаад тий. Тэгсэн чинь л манай цэгмэд юмч өөрөө нөгөө массажтай шүү дээ айгуу гоё юу гэдэг үлээ спата гэсэн чинь цэгмэд юмч ямар ч асуудалгүй урлаачдынхаа толгой барайг хийгээд спад оруулаадах юм би өөрөө очиод ингээд аваад өөрийнхөө эмнэлэг дээр аваачаад спад оруулна гэл эн чинь л өөрөө ингээд ерөөсөө сандар онцлог юм билээ шүү дээ энэ байгууллагын үн цэн нь л өөрөө үнэн тий. Тэгэхээр ийм үн цэнийг ийм үнэлэмжийг одоо бий болгож биеэр үлгэрлэж те түүчээлж бидэнд үлдээн гэдэг чинь л өөрөө чухал юм бил. Ингээл бүгд оролцоотойгоор ингээд өрөөгөө ингээд сайхан тогтчуулаа. Тэгээ одоо энэ өрөөнд бол манай охид эмэгтэйчүүд сэтгэл зүйн зөвлөгөө авдаг, уулздаг, ийм сайхан төв болцсон. Тэгээ энэ өрөөндөө сайхан Өврангаа нутгийнхаа үе үеийн гоё бахархалт эмэгтэйчүүдийг бас алдаршуулад гоёцсон. Тэгэл энэ биднэрт нэг тийм үнэцүүлэл яваад байгаа байхгүй юу? Өврангаа аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлт нэг тийм гоё үнэцүүл яваад байгаа. Би бинэ гэсэн нийгэмд байгаа сайхан зүйлийг олж хардаг. Тэгээд тэр зүйлийнхээ төлөө нэгдэж чаддаг. Ийм гоё итгэл үнэмшлийг л одоо батжуулахад энэ үеийн эмэгтэйчүүд тэгээд ялангуяа энэ байгууллагыг 29 жил удирдсан одоо гавьяат хичээм одоо гавьяа юм да. Нийгмийн зүтгэлтэн гэж алдаршуулах, нийгмийн зүтгэлтэн гэж бид ингэж бахархах энэ одоо үнэт зүйлийг л бий болгож өгсөн гэж ингээд бахархтай шүү дээ. Тэгээ манай эмэгтэйчүүд бид нар чи 12 одоо тэргүүлэгчтэй. Тэгээд 12 тэргүүлэгч болгоны одоо үйл хэрэгтний эцгийг чи оролцоо байж л байгаа. Ингээл энд байгаа 5 нөхөрт байгаа юм чинь тий. Тэгээ манайхан ч нөгөө олоолаа бас зөндөө ажилтаа наашаа цаашаа зөндөө албан ажилтаа ингээд явцсан. Тэгээ би тэд өнөөдөр нөгөө анзаархуу дадуулахуугаа бас подкаст хийх зорилготой тэр мөрийнхээ яах вэ хаа гэл ингээл зөндөө олон ажлуудтай ногоон дарихийнхээ төгсгөлийн хэсгийг бас базна киногийн номоо гаргана тэрнийхээ бэлтгэл ажлууд руу орно гэд ингээд зөндөө юмнууд байна. Тэгээд ногоон дарихын хүндлэлээ яхан сайхан ярихгүй тийм хоорондын ингээ харилцаа энэ төрөөрөө бид нар нэг ийм нэг одоо байгууллагын соёл гэхүдээ тийм ээ нэг ийм юм тогтсон нь энэ болгоноороо ингээ нийгэмд дандаа ийм эерэг мессеж өгөх тухай дандаа ингээ бүгд ингээ бид нар дотроо ингээ одоо нэг кодл нэг хичээл кодлцсон ингээ явж идэг Батмөх дарга гээд манай аймгийн дарга мундаг удирдагч байсан. Тэгээд бид нарт ингэж хэлж ирсэн. За төрийн бас байгууллагад ажиллана гэдэг бол нэг том их сургууль төгсөнтэй тэнцдэг шүү гэд бүх хүнд ингээд хэлдэг. Өчөр болгонд цэцэг урагасан мөсөө тайлаад онгмын ороссон мөрөдөлт насны мэн төрөл хараа мөнхи монхот дуулж явах юм За сайн уу. Үзтгэгч.
Сайн уу та? Сайхан намарч байна уу? Ажил төрөл амжилт хөтөл өрнөө дэлгэр сайхан байна уу? Оо сайхан да. Та сайхан намарч байна уу? Сайхан. Сонд болох юу вэ? Гялцаар хэцэгч. Яагаад гялцж явдаг хүн дээ? Сарайсан дамбын санчир гэж. Ийм эмэгтэй байна. Төрийн одоо мундаг сайн менежер, эмэгтэйчүүдийн байгууллагын ер нь бол хүүхдний эмэгтэйчүүдийн байгууллагын нийгмийн одоо мундаг зүтгэлтэн. Би тэгээд дандаа санчиргаа магтдیں۔ Гэхдээ хамт олон бүрдүүлнэ гэдэг чинь нэг урлаг штэ ер нь. Яг тэрийг л нэг биеэрээ хийх юм та гэж санчиргаа. Энд чинь танаас сурсан зүйл байгаа штэ. Олон жил гээд та нэрээ хэлээ. Бид хоёр ч одоо нийлээ 28 жил 97 оноос 5 сар 28 жил 5 сар хамтарч ажилласан. Сайн толсон байна. Хамт байсан байна. Ер нь нэг сар үндсэн, хол байсан, нэг зөвлөлдөөгүй, ярилцаагүй юм ер нь ховор юм штэ тий. Ер нь манай өөрөн гайхан цэцгээ хчиг, эмэгтэйчүүдийн зөвлөлийн цэцгээ дарга, халамжийн цэцгээ дарга, 10 хэрийн цэцгээ дарга, тархтын дифта цэцгээ дарга. За тэгэл сүүлдээ бол ингээ өгөөмөр соёлын цэцгээгээд ер нь бол Яндан бүргийн цэцгээ гэдэг хүнээс илүү хийж байгаа ажлаар нь бүтээсэн гавьяагаар нь цоллож дууддаг. Ингээд нэг энгийн юм шиг мөртлөө ийм бүх хүмүүс танил ийм сайхан ихчтэйгээ ингээд олон жил хамтдаа бас нэг одоо бодлого зорилго чиглэлийн төлөө тэр нь юу байсан бэ гэхээр зэрэг ер нь л одоо бусдын сайхны төлөө бид нар хамтарч ажиллаж байсан байна. Тэгээд одоо нэг сайхан жишээ ярихад бол одоо хүүхдийн асуудал одоо яг 90-ад оны сүүл чинь шинэ зууны эхлэл байлаа. Тэгээд шинэ мянган шинэ зуунд хүүхэд өсвөр үеийнхнийг яаж бэлтгэх вэ? Яаж одоо хүүхдүүд өөрсдийнхөө төлөө дуу хоолойгоо хүргэдэг болох юм? Яаж хүүхдүүд нийгмийн амьдрал идэвхтэй оролцдог болох юм? Яаж хүүхдүүд өөрсдийнхөө болон найз нөхдийнхөө өмнө тулгамдаад байгаа асуудлуудыг олж илрүүлж чаддаг болох юм гэдэг энэ асуудал дээр бол цэцгээгчийн бүрдүүлсэн баг команд бол аягүй сайн ажиллаж биднэрт энэ чиглэлийнхаа одоо дараагийн чиглэлийн дагуу хүүхдийн өөр удирдлагын байгууллагыг одоо анх удаа үр хангаад байгуулж илаа. Тэгээд шинэ зууны элч хүүхдийн зөвлөл маань өнөөдөр ч гэсэн одоо ингээд 28 жилийн дараа яг шинэ зууны элч хүүхдийн зөвлөл нэртэйгээрээ Үрхангай аймгийн хүүхдүүдийнхаа сайн сайхны төлөө ажиллаж байна. Өнөөдөр хүртэл одоо хүүхдүүд маань тэр хүүхдүүд маань алууши аав ээж болсон ингээд багшаа гэдэг ингээд явж идэг. Энэ зүйлийг харахад бас сайхан байдаг. Ер нь эмэгтэйчүүд бол заавал улс төрчихгүй, орон нутгийн эмэгтэйч ясгүй шүү дээ. Ер нь эмэгтэйчүүдийн асуудлыг зөвхөн одоо эмэгтэйчүүд гэхгүйгээр гэр бүл дотор нь эмэгтэйчүүдийн асуудлыг шийдээ, хүүхдийнхаа асуудлыг шийдээ, охтуудынхаа асуудлыг шийдээ. За гэр бүл эмэгтэйчүүдийн асуудлыг ойлгоход одоо төрийн цархааны байгууллага шийдвэр гаргах төвшний хүмүүсийн ойлголт хандлага нэмэгдүүлээ. Нөгөө бидний өмнө төшөг болж байгаа нөгөө баруун зүүн гар бас эрчүүдийнхаа одоо бас ойлголт хандлага дэм бүсээ наваа гэдэг. Ер нь бол Үрхангай эмэгтэйчүүдийн хөгжил хамгаалалт бол бид нар бас олон жил хамтдаа ажилласан. Тэгээд эмэгтэйчүүдийг одоо ээжүүдээрээ гойсон эмэгтэйчүүд те. За тэгээд эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр энэ төр гэдэг ер нь томоохон одоо төрийн бас төдийгүй төрийн байгууллага тусалх хууц нэмэр болох хууцын ажлууд дээр бол бид нар бол хамтарч ажиллаж ирсэн. Ингээд харахаар 28 жилийн өмнөх энэ бүтэц энэ одоо хэрэгжүүлж ирсэн баг одоо энэ үйл ажиллагааны чиглэл бол яг одоогийн гэр бүл хөдөлмөр нийгэм хамгааллын яамны бүтэц статустай эдгэрийн хийж байгаа ажлыг бол одоо яг ингээд нийгмийн ажилтан гээ яриад байгаа тий. Одоо 30 жилийн өмнө тий бараг 30-аад жилийн өмнө ярьжсэн нийгмийн ажилтныг бол бид нэр одоо тэр 90-ад оны сүүл 2000 оны ихэр бол яг ингэж хөгжүүлж бий болгож орон нутгад ажиллаулж исэн хамгийн анхны мэрэгсэн нийгмийн ажилтныг орон нутгад ажиллаулж илаа тийм ээ. Сургуулийн нийгмийн ажилтан гэдэг чинь хуучин бол зөвхөн л одоо төслийн хэмжээний нөгөө нэг юу яадаг байлаа шүү. Нийгмийн ажилтныг бол захирлын туслах гэж авдаг байлаа шүү дээ тий. Тий яг хүүхдийн нийгмийн асуудал гэдгийг ч ер нь бол бас мэддэггүй тий. Ер нь дуу хуураар хязгаарлагдсан нийгэмд бол ингэж бид нэр асуудлыг хөндөжсөнаар бол зөвхөр энэ бол зөвхөр Үрхангай зөвхөр бидний удирдах гэсэн байгууллага биш. Монгол орны нийгмийн хамгаалалт бол бид нар яг манай бид энэ хилтэс хамт олон цэцгээ дараа удирдуулсан баг бол яг ингэж яг үндэ бол бодиттой хувь нэмэр оруулсан шүү гэдгийг бол би хэлэх дуртай. Би үндэсний хэмжээнд ч гэсэн Үрхангай байгууллага анх удаа одоо хүүхдийн эрхийн ажилтныг бол ажиллуулж исэн. Өдгөө 29 жилийн дараа л одоо л хүүхдийн асуудлыг хамтарсан баг хүүхд хамгааллын баг гэж яриад байгаа шүү дээ. Тэгэхээр бол ингээд удирдлага уян хатан зүйлтэй байсан гэдгийг хэлмээр байна. Би ихч гээл дарга гээл хольж утгаал ингээл яваад идэг байсан. Одоо тэгээд дарга гэж нэг хэлдэг үцгээгч гээл ингээл яриад явдаг. Ер нь биднээс ярих юм бол
баг нулимс гарахаар олон зүйлүүд байна тий. Ингээд зан зангаа авалцсан. Одоо тэгээд ээжийн минь оронд ээж, аав минь оронд аав болол явчихдаг нэг сайхан ихч байгаа. Тэгээд биднес зөндөө олон зүйлийг ярьд юм аа. Ер нь хөгжлийн төлөө ярих дуртай, бусдын сайжруулалтын төлөө ярих дуртай. Ирээдүг яаж гэрэлтүүлэх вэ, гоё баах уу? Энэ сошиал байгаа яриад байгаа хүмүүсийн бурамбуу байдал нэг өгдгөө муухай хэлдэг ярьдгийн тухай бол бид нар бас тэхгүй байх юмсан те хэдүүлээ яаж гоё үлэрлэх юмсан охид бүсгүүчүүд залуучуудыг яаж гоё гэгээлэг оюунлаг бүтээж хөдөлмөрч хамгийн гол нэг ойлгодог ийм байх юмсан гэж бид нар бас ингээд боддог ярьдаг тэр маань гэсэн өнөөдөр бидний гоё гэгээлэг байгаа хаа гэж бас боддөг юм аа. Маш их бахархаж байна. Үнэхээр одоо бүр сэтгэл хөдлөж байна. Тэгээд дүүдэн ажилд нь амжилт хүсье. Энэ сайхан хамт олон улам ихийг бүтээгээрэй. Оюуны эрдмийн их уурхаад морилон саацсан танд бас маш их баярлалаа. Одоо Өврангай аймгийн удирдах эмэгтэйчүүд бүгдээрээ л одоо бид нар хамтдаа байсан. Манай Политехникийн коллежийн захирал Санчир гэж эмэгтэй байна. Гэрлэх ёслолын ордны одоо захирал Оюнчим гэж эмэгтэй байна. Эдгээр бол нэг 20 гаруй наснасаа л бид нар ингэж одоо хамтарч энэ байгууллагт хамт зүтгэж зан зангаан авалцсан найз нөхөд багш шав эгч дүүс одоо болсон ийм л одоо хүмүүс байдаг. Оюун намын засвараа хийгээд дууссан гоё болсон биз дээ. Тэгээ эмэгтэй хүний ажиллаж исэн газар болгон ингээл өнгөтэй, өдтэй, санаатай оноотой ингээл байдаг гэл. Үргэлжил бахархаал тэгэл үргэлжил эмэгтэйчүүд тэгэл. Тэгээ нэг тийм дулаахан гоё болгочдгийг үзэмжтэй гоё одоо болчдөг. Тэгээд чин сэтгэлээсээ нэг зүтгэдэг болохоор. За манай оюун ач бүр тэр дундаа бүр арай л дэндүү зүрхнээсээ шүү. Сайн дураараа ажиллана, сэтгэлээрээ ажиллана, үнэнчээр ажиллана. Ийм л хүн хол явд юм да. Чи миний ийм хүн байж чадна гэвэл надад ирээд надад одоо ингээ хариу өгөөрэй гэж хэлж ирсэн. Тэгээд би чаднаа гэж хэлээд энэгчтэй одоо өнөөдрийн хүртэл ингээд энэ их жахаа зөвлөмжөөр тий өнөөдрийнх нь чиглүүлгээр өнөөдрийн хүртэл ингээ хамтдаа юм байгаа юм гэж үнэхээр баяртай байна, жаргалтай байна. Нэвтрүүлгийн зураг авалтын дундуур талархал илэрхийлсэн гинтийн үйл явдал боллоо. Энэ цэцэг маань та бидний талархлын цэцэг юм шүү, талархлын илэрхийлэл юм шүү гэдгийг илэрхийлэхдээ таатай байна. Баярлалаа. Ямар гоё цэцэг вэ. За. Яа, хайртай шүү. Ах их хоёртой бас талархаж байна. Тэгээд та бас ард нь нийгмийн ажлыг хийхэд маш их үр гүйцэтгэж байдаг гэдгийг одоо илэрхийлэхдээ тэгээд таатай байна. Тэгээд за. Магадгүй манай аймаг өнөөдөр гендерийн байдлаараач энэ төрлийн албанд ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн эзлэх байр суурьраач гэсэн Монгол улсын хэмжээнд би нэлээд тийм тэргүүлэх байр суурь эзлэх болов гэж бодож байна. Энд бол манай цэцгээ дарга орсон хойноор бол би нэлээ ихэ гэдгийг би хоёрт нь бас тэмдэглэж хэлье гэж бодож байгаа. За гуравт нь сүүлийн бараг 10 жил, бараг 20 жил энэ ахмадын соёлыг байгуулж, энийг хөлдөөр нь босгож Өврангай аймгийнхан олон сайхан ахмадуудыг асарч, суйлж, халамжилж ингэж ажиллаж байгаа. Манай ахмадууд ч гэсэн айгүй өөрт нь айгүй ам сайтай байдаг. Үйлчлэгээнд нь, цан харилцаанд нь, чадварт нь их харилцаа ам сайтай байдаг. Тийм учраас бол энэ нэг талаас нь ярих бол бизнес ажил, нөгөө талаас нь ярих юм бол үйлчлэгээний ажил. За энэ ажлаа бол би нэр төртөө сайн гүйцэтгэж ахмадуудынхаа энэ соёлох, халамжлах тэдэнд үйлчлэх энэ үүргээ нэр төртөө биелүүлсэн гэдгийг би бас зориуд хэлье. Ахмадууд маань жаргал зовлонгоо ярьдаг нэг хүн байдаг. Тэр нь би бол магадгүй манай цэцгээ дарга хаа гэж бодож байгаа. Олон ахмадууд надтай уулзахтаа дандаа л цэцгээ даргаыг л ярьдаг. Тийм учраас бол манай хүн бол ахмадуудынхаа итгэлийг хүлээсэн ийм хүн гэж хэлмээр байна. Энэ эрүүл мэндийн боловсролыг иргэдэд олгох юмсан гэдэг
ийм юм нөгөө эмэгтэйчүүдийн байгууллагаар дамжуулж одоо бас хийдэг байсан. Тэгээд ийм учраас би одоо боддоо штэ би багш маань анагаахын дэдийн ав гэж яхад авалгүй одоо инженер болсон. Тэгээд ер нь бол тэгээд тэр багшийн хэлснийг би гүцээ хэл байсан юм байна. Багшийнхаа үгэнд бол орхол байсан юм байна. Тэгээ одоо ингээд эрүүл мэндийн салбарт ажиллаад байж байгаа нь бол одоо багшийнхаа бас үнэлэмжийг багшийнхаа цэцгийг нэг эмч болчихосоо гэж бодож исэн юм шиг байна. юм харсан бах тий. Халахын их шүтэн авцаг хайрхан ам хайрхан гэд манайхны одоо өвөг дээдсийн нутгалж явсан бид нэр одоо ч шүтэж ингэж явдаг ажил үйлсээ даатгаж явдаг энэ сайхан хайрхан байна харагдаж байна. За ингээд домогт 10 хэрийн тал гэдэг бол одоо ингээд эхэлж байгаа юм. Тэгээд энэ 10 хэрийн талыг туулаад тэгэл манай Хөрөмтийн халуун аршаандаар очин да. Нөгөө манай аялагч залгаж байна. За дажгүй сайхан явж гин үү? Та хэдий байна? Аян замын өрөөл Дардан сайхан байгуултгай. Сайхан аялаа, сайхан юм үзээд ирээрээ. За харагдаж байна. Бид Өөрхангай аймгийн Хөрөмтийн аршаан руу хөлгийн жолоо заллаа. Байгалийн үзэгсэлэнт цогцолборт газарт халуун аршаанаараа алдартай өгөөмөр сувлал. За бид аймгийн төвөөсөө 28 км орчим явчихуу да тий. Тэглээ. Өгөөмөр гээд одоо сувлал дээр ирсэн байна тий. Тэгэхээр хоёлаа өгөөмөр сувлалын талаар бас үзэгч олон сонирхуулъя. 55 оноос хойш үйл ажиллагаа явуулсан ийм газар л да. Тэгээд манайх бол үйл ажиллагаа явуулаад 23-4 жил болж байгаа. Ийм сувлал Хөрөмтийн халуун аршаан гэж ийм алдартай сайхан аршааныг түшиглээд үйл ажиллагаа явуулдаг. 180-200 хүн нэг ээлжиндээ хүлээж авдیں۔ Тэгээд мэргэжлийн багтай эмч, сувилагч, уламжлалтын нэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулна. Тэгээд одоо зоогийн газар ингээд үйлчлэгийг нэгээд нэлээ одоо олон хүн 20 гаруй хүнд ажлын байр гаргаад ингээд явж байгаа ийм сувилал. Тэгээ аршаа сувилт маань халуун аршаанаар одоо эмчилнэ. Шавар тавина. За тэгэл уламжлалтын бүх төрлийн эмчилгээ янз бүрийн одоо цахилгаан эмчилгээнүүд хийн. Ялангуяа сүүлийн үеийн хүмүүсийн одоо бас сонирхож байдаг ийм дэвшилт эмчилгээний энэ шинэ одоо номог тохиромжуудыг нэлээд нэвтрүүлсэн. 100 л үйл ажиллагаа явуулж байгаа одоохондоо. Тэгээд ахмад настанд бас хөнгөлтөө үйлчилдэг ийм онцлогтой. Өөрхангай аймаг чинь нөгөө айргны нутаг. Одоо айл болгон л энэ хаваар одоо айл болгон л гүүгээ үе штэ. Гүү энэ тэгээ бас ямаа тэгээд сайхан бас өхөртэй өрөм цагаан эдээ элбэгтэй айргуун саамуун. Энэ жил бид нар нөгөө хүүхдүүдийн уушгины эмчилгээ гэж айргаар манай Өөрхангайд чи айргны эмчилгээ гэж цээжийн одоо айргаар шавшаад ийм эмчилгээнүүдийг бол хийж байгаа. Одоо утаа дортог их байна. Агаарын бохирдол их байна. Энэ цаг үед хүмүүс маань одоо энэ байгалийн эмчилгээг энэ байгалийнхаа одоо энэ сайхан бурхны гişиг болсон энэ аршаан усаар эмчлүүлвэл маш их тустай. Сувилуулах гэж зорж ирж байгаа хүн болгон сэтгэлээсээ үйлчлдэг энэ сайхан эвсэг хүчрхэг хамт олонд буйны сайхан үйлс бүтээж байгаа хүчрхэг сайхан хамт олонд гэгээлэг сайхан бүхний манлай түрээрээ гэж өрөө. Тэгээд энэ сайхан амжилттай явж байгаа ажилчдын ард дандаа сайхан гэр бүлүүд байж идэг. Тэгээд сэтгэлээсээ ингээд ар гэрээ аваад явж идэг гэр бүлүүд санаа амар сайхан энд ажиллах 5 дахь нь хангаад өгдөг гэр бүлүүд нь бас баярлаа гэж талархлаа. Манайд одоо хамгийн цөөхөн жил ажилласан хүн бол 3 жил байна. За ингээ халуун аршаа маань энэ хараа. Ямар гоё юм бэ? Янз юм шүү дээ. Тийм. Хүүтнээс гаралтай бүх төрлийн л өвчин сайн. Цистит байна, бөөр байна, эмэгтэйчүүд байна. Тэгээ арьсны нөгөө энэ тууралтууд хүртээ аршаанчтай байна. Аршаан гаралтай. Тэрэнд одоо маш сайн одоо үрдэн үзүүлдэг юм. Тэгээд ийм аршаан байна. Нөхцөлөө ингээ сайхан халуунаараа. Өөдөө халуунаараа өвөл халуунаараа. Ямар гоё юм бэ? Гайхалтай юм тий. Өвөл халуунаараа өвөл одоо эндээс чи нэг 500 гаруй метрийн цаана аршаан их байгаа юм. Тэгэл тэнд чи нэг аршаан маань ингээд өвөл болохоор уурс авсаал, урсаал хажуугаар нь бас ногоо энтер ургацсан. Тэгээ нэг байгалийн бас нэг үзэгслийн юм да тийм ээ. Тэгээд ийм эмчилгээний нэг нь байгаа дээ шүү. Ерөөсөө хүмүүсийн зорж ирдэг гол эмчилгээ бол одоо энэ байгаа юм. Хөрөмт аршаан гинэ Өөрхангай аймаг тарагдсан гэж юм тий.
Хүүхдүүдийг даршаалах, хүртэх төдий дэмнэх, хүүхд тэнгэрээс адислагдаж, хөрс дэлхийгээс ундарсан, хүмүүнийг эмнэж домнох хүч чадал арвинтай хүрэмтгий аршаанаас магтан дуулъя гэж байна тийм ээ. Өгөөмөр аршаан сувлал үнэхээр маш гоё таалагдлаа. Үнэхээр гайхалтай. Тэгэхээр цаашдаа магадгүй шинжилтүүдийг одоо та бүхэн маань цаашдаа ийм төлөвлөгөө хийж одоо улам өргөжүүлнэ гэсэн төлөвлөгөө хийзэнэ байгаа бах тий? Байна. Одоо энэ зорж ирж байгаа хүмүүс нэмэгдэж байна. Аялдаг хүмүүсийн тоо маш их нэмэгдэж байна. Гадаадын манай дотоодын аялал жуулчлалч бас маш их нэмэгдэж байгаа шүү дээ. Ингээд бид нар эндээ бас хэрэгцээ байна. Тийм учраас цаашд өргөжүүлээд хамгийн чухал юм бол ерөөсөн хүмүүсийг хүсэж байгаа юм халуун арш. Энэ аршаана одоо гадаач ордог, доторч ордог гэд. Тэгэд ийм сайхан гадаа ингээд сайхан суучдаг ийм аршаануудаа бол эднийг олон болгоё гэж бид нар бас зорж байна. Энэ аршаан бол ерөөсөн тэгэд бүр булчин суллан, арсны туралтуудад сайн муу юм ерөөс байхгүй. Ялангуяа гадныхаа ирэх юм бол эндээс ерөөсөн гарахгүй штэ. Тий тэгээд. Гэхдээ одоо энэ аршаан эм чинь зүгээр нь халуун ус биш, аршаан эм чинь эмчийн заавраар байх хэвээр, хугацаа байх хэвээр, өвчний заалт онш байх хэвээр ингээд. Тэгээ бид нар бас манай соёлын нэг онцлог хэлэх хэвээр. Энэ байгалийн энэ сайхан эмчилгээнүүд байна. Тэгээд тэрэн дээр бас одоо нэг уламжлалтын цахилгаан эмчилгээнүүд гэдэг ингээд зөндөө эмчилгээ барай. Тэгэл бүх төрлийн заслууд байгаа. Энэ бүх одоо зүйл дээр бид нар эрүүл тийм ээ хүний биед одоо эрсдэлгүй тийм. Тэгээ хүнсний одоо материалаач гэсэн бид нар дандаа ингэж хөдөө орон нутгаас хүнсний аюулгүй байдалтаар нэлийн анхаардаг. Тэгээ зөв зохистой хоол гэдэг юм зөв зохистой хоол гэхээр одоо махгүй хоол ч юм уу те нэг тийм ерөөсө биш. Тэгээд хэдий өглөө юу идхий, өдөр юу идхий, орой юу идхий, ямар одоо тийм хүн юу идэх ёстой гэдэг дээр манай эмч нар нэг зөвлөгөө өгч. Тэгээд бид нар хоолн дор бас анхаардаг ийм онцлогтой. Хужиртын амралт. Тэгээд энэ хүрэмтийн халуун аршаан, шаргалзууд. Энэ гурав ч нэрээс агуу аршаанууд юм гэлээ. Ер нь Аз твийн нэлээд шээжинтэй тийм гурван ийм сайхан аршаан. Тэгэхээр дээр үеэсэн боор одоо тэмээ хөсгөтэй ирж одоо эмчилүүлж, сувилж өөрсдөө аршаа авсантаа орж ингэж явсан шүү дээ. Одоо би хүүхд байгаа мэдхий. Нийгмийн болон бусдын сайн сайхны төлөө насаараа өргөдөлтөй ажилласан үүнийг одоо төр засгаараа үнэлүүлсэнд бид нэр баяртай байна. Тийм сайхан гавьяат ажилтан болоод ах トゥ нараа баярлуулад, хамт олноо баярлуулад, хамт олны одоо хүч байгаа дөө бас ч одоо. Ээж маань 25 онд үйлчлэгээний гавьяат ажилтан цол тэмдгээр шагнагдсан туйлаас их өр хүүхдүүдээс нь баяртай байна. Аав ээж хоёр минь эрүүл их байгаарай, урт удаан наслаарай. Өр хүүхдүүд бид нар нь та хоёртой хайртай шүү. За ингээд амьдралынхаа 70 гаруй жилийн хугацаанд надтай одоо хань төвшиг болж хүүхдүүд ачцээ нарын өсгөж хүмүүжүүлэхэд маш их чухал үүрэг гүйцэтгэсэн миний одоо амьдралын хамгийн төвшиг төлөөр одоо чамдаа хоёулаа одоо урт наслж удаан жаргаж цаашдаа илүү олон жил эрүүл сарвал байж амьдрнаа гэж одоо хоёулаа боддог шнэ. Баярлаа эрүүл Батар шиг. Хасын царядана уятата харин толяндоня туцмерца аксын газрасаня сарнэ дэлгэрмэ. Танамт телевизийн бидний нэг нэвтрүүлгийн баг хамт олон Өвөр хангаа аймгийн 10 херц зурчлан нэгэн гайхалтай эмэгтэйн ажил амьдралын талаар та бүхэндээ үзүүлэхийг зорилоо. Энэ шүмэн бол саяхан үйлчилгээний гавьяат ажилд авсан Цэцгээ гэх гайхалтай эмэгтэй байгаа. Цэцгээгчтэй цаашдын ажил үйлсэд амьдралд нь эрүүлийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсье өрөөе. Нэвтрүүлэгтээ хамталсан үзэгчдэд та бүхэндээ баярлалаа. Бүсгүй зүрхэн дургасан наран билээ.